шийдвэрлсэн гэж байна. 76 тэрбум төгрөг. Дахиад засгийн газрын 2015 оны 8 сарын 3-ны өдрийн 321 дугаар тогтоолоор 180 тэрбум төгрөгийн зээлийн их үүсвэрийг шийдвэрлсэн гэж шийдвэрлсэн. Одоо тэгэхээр энэ мөнгө хизээ яг хэдэн сард яг малчтын гар дээр очих вэ? Та бүр тодорхой хэлээч. Яг хэдэн сард энэ мөнгө одоо малчтын гар дээр очно гэж. Одоо ерөөсөө малчид юу асууж байгаа гэвэл хоёр юм сонголтын дээр байгаа байхгүй юу? Эсвэл малаа нядлах уу? Малаа нядлчвал энэ нядлсан малаа борлуулж чадах уу? Энэ хамгийн том эрсдэл. Хоёр дахь эрсдэл нь бол үнэхээр борлуулж чадахгүй, энэ санхүүжилтний шийдэж чадахгүй юм бол бид нар одоо энэ зууданд ямар ч байсан одоо ингээ азаас ороод ингээ өвлчих гээд нэг үзэх үү гэдэг ийм хоёр сонголтын дээр ирчээд байгаа байхгүй. Маш том хүлээлт бий болчиход байж шүү дээ өдөөч ерөөсөө. Сая нөгөө 1 тэрбум долларын мах гэдэг энэ маш том хүлээлт бий болсон байхгүй. Ойлгож байна. Нэгэн жилийн дотор тэрбум долларын мах гаргахгүй чадахчгүй. Тийм боломж ч байхгүй. А гэхдээ энэ засгийн газраас хийж байгаа хариуцлагатай одоо ерөнхий сайдын мэдээллүүд, салбарын сайдын мэдээллүүд маш тодорхой баймаар байна. Ингээ эргэлзээ, тэнэгэлзээ төрүүлмээргүй. Бид нар малаа нядлах уу? Эсвэл үгүй юу? Манай аймагт хэдэн төгрөг ирэх вэ? Хэдэн мал нядлах одоо болцоо биднэрт квот гэж байгаа бол хэдийн квот ирэх юм? Гэсэн ийм л зүйлийг асуугаад байхгүй. Энэ дээр тавар маш тодорхой нэг хэлээд өгөөч. Хэрвээ 180 тэрбумын зээл энэ хүртэлх зээл нь гарахаар бол махны компаниуд дээр арилжааны банкар дамжаад яг арилжааны банкаас авдаг зээлээ авна. Яг хилээр экспортод гаргаж байгаа яг энэ тохиолдолд нь бид нар харин тэр үнийх нь одоо хүүгийнхэн зөрөндөө яг тэгэхээр махны үйлдвэрүүд гол нь хүүгийн өндөр хүүний дарамтаас л эдгээр бол хамгийн гол болгоомжлол бэрхшээл нь гарч ирээд байна. Тэн дээр нь харин зэрэг өстой 180 тэрбум дээр өөр одоо хөнгөлөлтөө хүүгээр яг экспорт нь гаргаж байгаа. Тэгэхгүй бол ийм баг хүүтэй юм уу одоо зах зээлийн арилжааны банкнаас өөр зарчмаар 180 тэрбумын энэ санхүүжилт явчих юм бол дахиад яг махаа экспортлох өөр юм руу орчих уу гэдэг дээр бид нар хяналт авахд хэцүү байгаа байхгүй юу? 2013-14 онд Монгол банк хөдөө аж ахуйн яамнаас 376 тэрбум төгрөг зарцсан тийм ээ. 376 тэрбум төгрөг зарсан. Жил бүхэн нөөцийн мах бэлддэг 70 тэрбум төгрөг. А тэгэхээр одоо ер нь энэ нөөцийн мах бэлддэг энэ тогтолцоо чи ер нь зөв үү? Одоо жил бүхэн ингээд 70 тэрбум төгрөгөөр зараад байдаг. А гэтэл нөгөө малчт маань бас сэтгэл дундуур. Ерөөсөө дандаа энэ чэнжүүдээр бидний махыг хямдхан авчдаг. А нөгөө талдаа хотынхан маань бас сэтгэл дундуур. Хавар тэртээ дөрвөө мах үнд орчдөг. Одоо ерөөсөө тэр нэг юунаас нөгөө эмээлтийн захаас шонхор хүрэхэд баг үндсэндээ 4,000 төгрөгөөр нэмэгчээд байж шүү дээ. Мах 4,000 төгрөгөөр нэмэгчээд. Энэ тогтолцоо чинь зөв юм. Энийг одоо шийдлийн засгийн газар маань ер нь судалж үзв. Жил бүхэн бид нар одоо ингээл 70 тэрбум төгрөгөөр ингээд нэг хэдэн чэнжүүдийг одоо санхүүжүүлээд явах энэ тогтолцоо маань ер нь зөв. Нөх хөдөө аж ахуйн биржийн тухай хуулийн маань хэрэгжилт ер нь яг юу болов? Нөх сүлжээ маань юу болов? Малчтаас хямдхан малаа нөгөө малаа эмэгжүүлсэн маш их Монгол мал хөтөлбөрийн өрөөнд нэлээд ажлууд хийсэн шүү дээ. Тэр ажил маань ер нь үргэлжил байна уу? Одоо бидэрт нэг л хүндрэл байгаа. Нөөцийн мах бүрдүүлэхэд дахиад төсөв дээрээ мөнгө тавьж чадахгүй юу вэ? Махныхаа оныг нь урамшуул нөөцийн мах бэлтгэхэд. Энийгээ бид нар одоо энэ төсвийн тодтгол төсөв ярьж явах үед шийдэж чадвал нэг хэрэг шийдэж чадахгүй бол одоо цэвэр хувийн хвшлийнхны махны үйлдвэрүүдийн өөрсдийнх нь үйл ажиллагаан дээр тулгуурж явахаас өөр аргагүй ийм нөхцөл байдал орно гэж ингэж хэлхий хүсэж байна.